Сайн байна уу? Сайхан амруу өглөөний минь. За сайн байна. Өглөөний минь. За өглөөний минь. Сайхан амруу. Сайхан амрал. Би ч бас гоё өглөөдөө ингэдэг нэг юугаа Зүлэг ногоогоо зүлэг ослаа. ногоогоо ослоо. Модоо ослаа. Тий. Аа. Би туслах уугүй. Тэгээ ч ингэдэг гоё ингэдэг. Наа чи чанга уцах юм бол ингэдэг хуурсан. Жохо зөөдрүүлвэл цацарна. Оо за. Эй. Автомат. Манайх ч болохоор зүгээр хошууг нэгүүлээс ярьдаг шүү дээ. За өглөөдөө зүлэг ногоогоо ослаа. Тий, аяг тийм яг намайг тийм ажилсаг байдалтай гэж харж ирлээ шүү дээ. Хүмүүс харангуудаа шууд зориуд ингэж орчлоо гэж ойлгоход ард нь тийм биш шүү. Тэгээ өглөө болгоно гэж услалтай байгаа. Оройд ослоо. Тий, өдөртөө нэг услана. Өдөртөө нэг үү. За. Ер нь модыг өглөө оройд ослуул их зүгээр гэдэг. Энэ нөө нодлын юу яасан? Жастарган тарьсан. Жастарганы мод уг нь Хавар тарьсан уу, намар тарьсан уу? за чи нодлоо. Хавар тарьсан юм байна. Хавар уу. Тий, хавар тарьсан. Энэ бас жоохон урхан жоохон таар. Би бас нарийн технологи сайн мэдэхгүй учраас юу яагаад гэж. За тэгээ өглөө дотор орох уу? За. Сайхан лагер дээр ирснэх. Гадаас уч те. Тэгээ би бас наадаас ирнэгээд энэ ч ямар их тийм тавилттай юм игээд байх байхаа. Тэгээд өчтөр угаасаа ярьсан юм чинь тэгээд манай ТV телевизийн одоо энэ нэвтрүүлгийг бодвол бас хүмүүс болгоор мэдчихэж байгаа. Тэгээд өдрөөс манайхыг зорж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Лагер сайхан байна. Тэр чи ингээд зундаа 5 6 сар гээд ерөнхийдөө гарчдаг. Тэгээ одоо удахгүй сот руу орно. Хүүхдүүдийн шир сургууль цэцэрлэг гээд Болохоор эхлэх гэж байгаа учраас тийм. Тэгээ өнөөдрөөс та дэд ирнэгээд бас бэлдээл. За. Гэртээ урьж байгаад баярлалаа. Баярлалаа. За. Тий. Тэгээд ер нь уран бүтээлчдийн гэртэн зарж ирээд хамтдаа өглөөний цай авахд бол сайхан байдаг. Өнөөдөр бас нэг сайхан өдөр байна. Жохон нар гараад баг зэрэг бүрхэг болоод бороо авах гэж байгаа юм шиг гүйч юм шиг тий. Гүйч юм шиг тий. Сайхан өглөө эхэлж байна. Тийм дээ. Тэгээ танаа лагер дээр ирсэн чи бас гоё харагдчих. Манай чи яагаад тийм богино? Их гоё штэ. Өвөлдөө их гоё зас унана. Тэгээ өвөлдөө бид чи бас хагас бүтэн сайнаар бас ирдэг. Ирэх үү. Тэгээ гэртээр нь. Тэгээ нөө хотод ажил ихтэй учраас тэгээд яг байнга ирээд чадахгүй. Зарим нь зундаа бол байрлалаа. Тий, зундаа бол яг нь 5 6 7 сар тэгээд байрлалчнаа. Өвөлдөө бол хагас бүтэн сайнаар ингээд ирээд иддэг. Тий, сайхан ш. Манай ишиг чинь бас модтой. Тэгээ энэ манай энэ хавийн айлууд ерөнхийдөө бол өвлждөг юм шиг л. Өвлждөг. Тий. Манайх бол зүгээр хагас бүтэн сайнд л ирдэг. Яг өвлжж бол өвлжж бол тий үзэг. зүгөө тий. Цаас их гоё ордог. Өвөл ингээд ирэхэд Хизэнээс энэ лагерт гарч эхлэв наа. 2 жил болж байна. Тий. 2 жилийн өмнө нэг хөдөлж аваад тэгэл Өчөлж аваалаа. Өөрөө авчаад байшингаа бариулуу эсвэл барьсан байшаа буу. Энэ байшин нодлон байр. Нодлог нь энэ жил сая бариад наадын мөн ярьсан байш. Тэг яг хүмүүс бол зөв өөртөө барьсан л гэж ярьдаг болохоос яг бариулдаг үнээр л бариулна шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь өөрөө загвараа, өөрөө материалаа, дизайнаа өөрөө бүх юм ямар ах гэдгээ ярина. Тэгээд тэр чинь л өөрөө гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд эрд нөө илүү өглөн. Тий, илүү өглөн хажууд нь барилгын даамал хийгээл. Тий. Тэгээд 100 айл руу 100 явбоо. Ой тий их явуулдаг юм л яа. Чи баажгаал тийм ийм гээл явуулаад. Тэг нэг мэс авчиж болтгоо махтай гэж бодчих. Тэгээд зүлэгч юу яагаад ямар ч өчтөр маань найзууд ирж сонсоо. Тэгээ яасан чи энэ нэг барилгын ажил явагдсан чи энэгээр чи зүлгнүүд ч бүгд байхгүй болоод би чи сая ингэ энэ 100 үр цацлаа ш нь битүү үр цацаа. Тэгээ гоё ногоон болцсон байна. Тийм байна. Ямар ч өчтөр найзууд ирсэн чи бүгдийнх нь машиныг оруулахгүй гадна талд машинаар байрлал гээд зүлгээ хайрлаад. Тий зүлгээ хайрлаа. Ер нь хүн яг тийм болчтой юм шиг байгаа юм ба тий. Өөрөө яг ингээ гараараа бүх юмаа хийдэг болохоор тэндээ хайрлаа. Мод тарихад хүртэл дараа нь модоо өөрөө усалдаг тий. Тий. Лагер дээр чи байхлаар чи хүний чи ерөнхийдөө ингээд нэг ажилд оруулаад идэм шүү дээ. Яалтчгүй ингээд өглөөр тусна. Оройр тунтна. Тэгээд өглөөр тусангуудаа энэ чинь зүгээр гоо цэвэрлээл зүгээр янзлаад зүгээр хотод бол ихгүй шүү дээ. Чи байрны байгаа юм шүү дээ. Өглөөдөө ингээд хашаа ороогоо янзлаад энэгээр чи бүх ажил наанчил зэрлэгээ төвөн. Тий зэрлэгээ төвгээл тэгээд ингээд хог навч төвгээл ингээд наан цаана ингээд яшигээ сүүнд яваал ингээд тэгэхээр чи нэг үнийг бас гоё хөдөлгөөнтэй. Ер нь орчин цагч хүмүүс бас хөдөлгөөн мут болсон биш. Тэгэж хөдөлгөөнтэйсэн. За тэгээд шагаагийнхаа бас зориод ирлээ хамтдаа өглөөний цай авах гээд. За тэгээд шагаа маань өглөөний цайнд үзэгчдэд болно. Надад одоо юу өглөөний цайнд санал болгох вэ гэж. Тий. За тэгээд хоолндоо ер нь хэрвээ. Яг үнийг хэлэхэд бол хоолнд бас жоохон таарах. Найснаар ирэхээр тэгээд шорлог боодог хийх үү? Тэгээ боодог моодог л бол яг хийнэ одоо тэгээ бод чи хамаагүй фэйсбүүкт янз бүр зургатаар ярьж болох байлсан шүү дээ. Бас тийм хамаагүй ярьж ялах. Тэгээд хүүхд байхаас аавгаа дагаад л нэг бас ангөрөг ин. Тий одоо тэг яг нэг тар зур мэрийг үлээл тэгээд наанцаа нэгэл бас явнаа. Тэгээд одоо ч хамаагүй ч бас тийж болох байлцсан байна. Тэгээд модгийг бол бас ганган маа шүү. Гуулын шаргал байгаа тийм
Аа за. За тэгээ та тэгээ ирлээгээд би бас юу байсан байгаа. За өндөг шарнаа. Өндөг шарна. За. За тэгээд өндөг шараал хямаа давхар шараал зүсэл тэгээд ерөнхийдөө хямаа бас шартсан дээр шахгүй. Хямаа шарна. Шарна. Хямаа шарангуудаа далхтайгаа нэг өндгөө юу яагаад тэгээд өөрөө чаддаг хоолыг л хий те. Үлээний цайгаар. Тэгээд үлээний цай. Шагагийн хувьд бол ер нь бас манай би ч нэг хөтөлбөрийн бас нэг өглөөний цай бас нэг хамтдаа тоогоочтой хамт нэг өглөөний цай нэг орж ирсэн шүү дээ. Тэгэхээр хоолны мэдлэг нэлээд зузаан болсон баг тийм инх штамт. Тийм инх хөстө орж ирсэн. Манай ТV-с ч бас өглөөний тэр нэвтрүүлэгт намайг урьж оролцуулж ирсэн шүү дээ. Би ч яг өнөө хэлэхэд бас өөрөө гэхээс илүү манай эхнэр тэгээд галтгоогоо хариуцаал. Шагаа юу гайр гаднах төгстэй. Харин ирчүүлэхдээ юу юм бэ штэ. Нэг гой нэг хоолунд их гоё хийдэг те. Тэгээ миний хувьд ч бол нэг галтгоороо нэг оролцоод байх та таараа. Гаднах төгчлөлтэй ажилтаал. Тийм нээл. Гэхдээ хоолны мэдлэг бол ер нь байгаа л үү дээ. Хоолны мэдлэг ч яхаа тэгээд яг нохоо амартаа үрхээр усч гэж. Тэгэл тэр шиг. За эхнэр. Тэгэл эхнэрлэг бол. За юу яах вэ? Өндгөө дотгош авах уу? За тэгээд дотгош авах тий. Тэгээ. За өндөг шарнаа. Манай гэрээ эзэгтэй. За сайн байна уу? Сайхан амруу. Сайхан амрлаа. За тэгээд танаад бас хамтдаа өглөөний цай авах гад танахыг зориод ирлээ. За тэгээд зуны өглөөний цай авах юм дээ. Тий, зуны өглөөний цай тэгээд шагаа хамгийн гол нь өглөөний цайгаа бэлтгэж шүү дээ. Ихэнхдээ ер нь насаа бэлтгэх үгүй. Аа одоо өнөө телевизээр хариулаад хамгийн сүүлд хизээ гэрүүлээсээ өглөөний цай барьж чаад тэгээд л амархан хям барина, хям шарна. Өндөг чанаа. Ингийн оолнуудыг л юм одоо ерөөсөө. Аа өндөг шарж чанахыг бол гашрах нь шүү дээ. Аа тэрийг бол өстой гамгай. За. За тэгээд өндөг шараа те. Хямаа өндөгтэй. Өстөр нэр манай найзууд дээрээ юу яасан? Уг нь мэрэгжлийн доогоос нь ирсэн ааш тэр чинь сүши хийгээд. Оо за. Манай ихнэр чи бас гоё сүши сурчгаа. Сурчгаа тий хийд. Аа за. Манай найз шивэд гэж бод ирсэн байхгүй. Шивэд байгаа Монголд нэг сүши хийд юм байна. Ааха. Тэгээд өчтөр баахан сүши хийгээд би яг нэг бас нэг үндсэн нэг бас ойрхоноо жамтай юм хийгээд тэгээд юусэн. Одоо юу яа? Яг дээр. Яг хөлөж өндөг байгаа тийм. За эндээс өндөг аавна. Наамны бол ерөнхийдөө за энэ хамгийн сүүлд хизээ гэрүүлийнхэндээ их нэртэй өглөөний цай бэлдэж өгвөө. Шагаа. Утсан уу? За удаж байна. Ажил орон бүтээл өндөртэй. Тэгээ сая чи бас нөгөө эйжентэйс хоёр сая юу яасан байна? Хөдөө явж байгаа. Бид сая хөдөө хөмсгөлд амарсан гэрээ дээр. Аа за. Тэгж явахдаа өглөөний цай бэлдсэн юм шиг нэрээ. Бэлдэж өгсөн үү те? Аа за. Тэгвэл удаагүй л юм байна. Нагоо. Тэгээ энэ зууны хувьд бол ер нь ажил ихтэй ачаал ихтэй байсан. Энэ зууны хувьд бол яг хоо ерөнхийдөө манайх хамтаг бол амарсан. Хамтыг амарсан. Тэгээд би бол ихтэй амраагүй. Хоёр гинон тоглолоо. Үүсэх гэж гэдэг нөө. Хоёр тоглосон. Одоо тэр гинөө нээлттэй гэж. 9 сарын 7-нд үүсгэж боо. Тэгээ эйжентэйс хоёр бол нээлттэй эзэж гарч байгаа. Хоёр нээлттэй эзэж гарч байгаа. Хавар зураг оролтонд яваад гэх шиг үү? Тий. Тэгээд бид эд чинь сая 100 бос. Ерөнхийдөө яг нэг би нэг 20 нар их хөтлөн. Хөдөлгөөний ажлуудад нэлээ ихтэй тэгээд өдөө нэг явсан ч биш хотод байгаа юм шиг амраад байгаа юм шиг гүйч юм шиг гэдэг шиг тэгээд нэг явчаад ирээд тэгээд ингэсээр бол. Тэгээд цаа ажил орчихсон. Одоо бид нар 9 сарын 5-наас Өрөөдөн театр шин тоглолт эхлэх гэж байна. Тий. Тэний бэлтгэлд орсон аа. Одоо би өвч ингээд шин тоглолт. Бэлтгэл ажилдаа орсон бид бэлтгэл хийгээд байна гэж байна. Зодч бас ёстой нэг фэйсбүүкээр явж ирсэн чинь нэг энэ юу вэ гэсэн чинь 7 дугаар сар өнгөрчлөө штэ гэдэг шиг тэгээд ингээл өнгөрчлөө штэ. Хордоо. Аяга урд өнгөрчлөө тий. Сая хөтөлгөөний ажлууд гэснээс ер нь шагач хинтиг их тий. Тэг би хинтиг. Хинтиг ер нь бүхэл үйл ажиллагаан дээр нь шагаа хөтөлж харагдах юм уу тий. Тэгээд нутаг орныхоо холбогдлолтой одоо бүхэл юм дээр л юм шүү дээ. Манай эдээ чи бас энэ жил 95 жилийнхоо аяг хийгээд. Тэгээд аймгийнхаа наадам маданд бас оролцож бодглоо тэгээ шүү дээ. Тэгээд энэ жил чи бас нэлээ олон наадам маданд бас явлаа. Тэгээд манайхан ч одоо бас наадам найрыг бол их гоё идэг болсон юм шүү дээ. Тэгээд урлагийн мэдээлэлийнхаа наадам найр гэж одоо нэг хөдөлмөр нэгээд нэлээ их тэгээд намар болж байна. Намар бол бас 20 байрны удирдлага хийсэн тэгээд юм ажиллаад эхлэв. Дээрээс нь хамтлагийн ажлууд эхлэв. За энэ зуны хувьд бол ер нь
хэл завгүй л өнгөрчтэй тий. Тий. Нутгаараа ч юу энэ жил. Нутгаар очсон. Нутгаар зуршлаг ирвэн хин Уусаа тэгээд. сайхан байна. Наадмын хүн жоохон таран байсан. Одоо энэ наадмын дараа бол өстой гоё боллоо шүү. Зуршлага. Хинтэй чи нэрээ бас шавхруудаа тодруулдаг юм билээ шүү дээ тий. Тий. Манай хэнтэй амир чинь одоо их эзэн мог Чингис хааны үлгэр өгдөг гээл. Ханаа. Юу болчихё? Тусламж авах болчихгүй. Одоо яг л юугаа талхаа Тусламж хэрэгтэй хийнэ. Одоо уг нь эхлээд одоо хамгийн шараад юу шараад. Ер нь үндгийг олон янзаар шаарддаг шүү дээ. Тахтаа хоол чарна, тусна шарна, нүүдэл чарна. Хотго шарна тий, нүдлээ шаардлаа тий. чиг сайн. Яг тэгэл үндгээ шарчаад дараа нь талхаа тусна шарчих шүү дээ. Тэгэл дахиад яваа шарчих тий. Тий. Шараа шараад авчих гэсэн. Шараа тус-тусд нь би ерөнхийдөө тус-тусд нь шарах дуртай. Тэгээд Ер нь нэг хольч нэг яадгүй. Тэгээд тусд нь ингээл шараад аргагүй нэг Европ хоолны тоглогч шиг ярьж байгааг юу? Европ хоолны тоглогч нар тийм үстэй. Ер нь бүх зүйлээ тустай яг өөр өөр хамтар. манай эхнэр ч нэрээ бас юу яадаг. Нэг өөрийнх нь би анх эхнэртэйгээ танилцаад яасан чинь амар их нөө юу авдаг. Нөө нэг юм тав аяг маяг авдаг. Тэгээд өөрийнх нь хобби. Эцэгтэй ч энэ хобби бас нэг энэ талтай байд юм шиг тий. Тий, тэгээд Ой, тав байж байгаа л нэг ингээд юм болохоо би анх нэг биш нэг хөдөөний хөвт учраас нэг тийм мэдгүй юм шиг нэг юм 3 аяг байвал хүний тоогоор аяг байвал болоо гэж боддог. Энэ яг Тэгсэн чинь манай өнч аяг энэ манай гэр бүлийн хамгийн анхны битүүр нэг айл болоод авчихсан тавгүй. авч ирсэн тавг. Аа зөв. Дагаад дээр авчичаад байгаа энэ. Хоёулаа нэг түрээсийн байранд орчгоод. Анх энэ ч бол юутай. Аягтай дээр аягтай. Тэгээд ихэнх нь нэг хөөхт авцгаа бас хагасаар байгаа дуусч байгаа. Хотын гэрт нэлээ их нөө. За энийг одоо гаргая те. Би чинь тэгээд айлд очиж өглөөний цай уухдаа ер нь тэгээд айлаа галтгүй хааны үйдээ гадарлаг болчиход байгаа шүү. Ороод дураа. Тэгээд ороо. Чи мэдчихсэн. Наач байгаа охоо гэдэг. Хамгийн гоё өглөөний цай Бараг хийжсэн. бараг таамаглаад хамгийн Хамгийн гоё өглөөний цай хийжсэн байна. за ер нь айл болгонд л очих өглөөний цай наадтай гоё байдаг шүү дээ. Айл айлын нэг өөр өөр ингэсэн өнгөтэй. Жишээлбэл одоо нэг хүмүүс ингээд гадуур хоол идэхэд гоё ч гэсэн гэртээ ирээд гэрийн хоол идэхэд гоё байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэр гэрийн нэг тэр хоолны нэг бас нэг өргөн замд байгаад байгаа юм л да. Алкогол идэг ч гэсэн. Одоо шагагийн ламтанд битгэх хэрэгтэй да. Ингээд бидний цанаас Их гоё өрөөц болно. Гадаа дахиад ингэж. Цаах яам шираад, нагшраад тэгээд манай эхнэр яг өсөр нөгөө та тэгээд ингээд ярьсан байсан чинь гоё ол хийгээрээ айгуу тийм хоол игэрээ тийм гоё өглөөний цай бэлдээрээ тийм гоё баймаар байна гэсэн тэгээд яг би тэгээд айгуу ол юу нэг баригч юм одоо бодлоо нэг гоё миг гэж бүр нөгөө тийм муухай болгох. Үннээрээ л гоё гээд. ер нь шагаа хоолноос хол юм биш үү те? Ер нь хоо хийнэ. Тэг үү. Гар хондоо зарим хоолоо. Таар Зарим хоол. хоолоо гоё. Аа. Ямар хоолыг гоё хийж шагаа? Гантаа шүү. Шүд. Нөр гантаа орно. Хоорох шүл. Туслах юм дээр л сайн. Гоё Сайн. тэгсэн байгаа юм. Аа за за. Бэлтгэх тоогооч нь бол сайн биш үү? Би ч хүүхдүүдтэй юу байдсан шүү дээ. Нөгөө эндээс нэг тасаад. За. Би ч хүүхдүүдтэй Тэнд хоол байсан шүү. ундыг хоол ундыг нь бол бас Хийж өгнө. мундаг юм. Нэг мантанхан бас бодоотой хуурах Хүүхдийн хоол. хүүхдийн хоолыг бол Элдэ авлагчгүй хоол ихэд. мундаг юм. Хүүхдээ таавтайгаа нийлээд хоёулаа нэг жоохон баавтаа гэж яддаг шүү дээ. Дос молтой жоохон өөхтэй хүн шүү. Аа за. За тийм их юм гэдэг бол манай хүүхдүүд чи миний хийсэн хоолыг бол гангаа идэв. Дуртай. Дуртай. Шагаа чинь хэдэн хүүхдтэй вэ? Би чи 2 хүүтэй. 2 хүүхдтэй. Миний өвдөө миний өвд томон сургуульд орсоо баг нь одоо цэцэрлэгт. Тий. Оочм одоо энд байгаа. Оочм гэж миний том хөө. Баг нь Баг нь сая хот руу сая өчтөр хот руу орох гээд. эмээ өгөө. Тий. Баг лагад дээр байгаас нөгөө ч бас хотынхын гэрийг санаад байна. Хүүхдээ үзэх гээд одоо. Ерөнхийдөө бид хэдэг жоох хайх маягтай.
Өчтөр бөө өөр дотор орж алга болж гисэн. Уужим гэж миний нэг 10 гэдэг кино шүү дээ. Би нэг 10 гэдэг кино тоглосон. Тэгээ тэрэндээ тоглосон миний дүрийн нэр ихгүй. Дөрийн нэр. Би уужим гэж одоо бартанд тоглоод. Тэгээ тэрийг тэр жилээ би хүүтэй болоод. Хүүтэй би нэг кино тоглосон дүрийнхээ нэрийг өгөөд. Тэгээ миний ууч одоо галбаа сургуульд явдаг одоо 2 дугаар яг одоо танартай танилцуулнаа. За манай арай сэрэг өнөө. сэрч гадаа тоглож байгаа. Энэ ерөнхийдөө хямыг бол их сайхан бордуулаад ингээд яах хэрэгтэй. Жохон төлөх мэлтэй юу? Тийм ингээд цаахан ингээд тийм ээ. Ер нь бол яг хоо хямыг бол ингээд сайхан ингээд өмгийн ингээд хувиргаа тийм ээ. Тэр ингээд сайхан. За багштай. Алтлаг шар, алтан шар. За одоо ингээд Энэ таван дээр авах. тийм таван дээр. Аа. Шууд явж байгаа юу? Явж байгаа уу? Таслахгүй л явчихна ингээл. Цааны явж байгаа юм ааж байгаа чинь тэгэл орчин дөө тэр чинь гээ. Явж байгаа гэж орч тэр чинь. Харин тэгж орохоор гоё гэдэг шүү дээ. Гоё гэдэг шүү дээ. Эрэхтэй те. Тэг тий. Манайх бас зөгийн үржүүлгийн бас юу те. Аа тий зүгээ салахгүй байна тий. Зүгээ салахгүй нэгээр бас 26 зүг гэдэг. 26. За би бас найзгаа өрмөр байна. Манай найз бас ирсэн бид өчтөр өрөө цог хонсон юм байгаа. Өчтөр өрөө чинь зөндөө олон улсууд байсан. Аа. За Найз нээсэн юм уу? Би одоо арай өөр хүн болов гэж. зүлэг нөгөө услаад тахнаар. Тэр одоо бидэн суулзаа тэгээд өгдөө авчаад. Хооцаа. Та энэ цог. За миний уужим хань. Уужмаа. За шагатай хэр олон жил ирэх гэж байна. Оо шагаат чинь Уужмаа. сургуульд орохоос өмнө Өөр хар багасаа. 5 настайгаас Шороо өдөж мөлхөж явж байгаа мөргөлдөж найзсан юм ба штэ. шагаат чинь хувцас солиод өмсдөг байлаа. 7 дугаар ангид орсон чинь миний Энэ хувцас талаас очоо. За. миний хувцас энэний хувцас надад багтаал. Уулзахаараа хоёул хувцас солиод өмсдөг байгаа гэдэг. Миний хайрцаа. Тийм ээ. Ааха. За Тэгвэл хинтгийг юм ба штэ тий. Тийм тийм юм биш нүт тийм. Жонлон байгаа юм. Хүүхд Тухай. бид чинь Найзуудыг одоо бол ер нь найзууд гэхээс илүүгээр сайхан гэр бүлэрээ л уулздаг болж байгаа шүү дээ. Гэр бүл. Гэр бүлүүдэд дагуулаад өөр хүүхдтэйгээ Ер нь найзад биднээс найзлахаас илүү гэр бүлийн хүүхдүүд сайхан найзлах нь илүү чухал үү. Биднээс сайхан гэр бүлийн сайхан найзууд. одоо бид чинь нэг одоо бид чинь 10 жил багтаа хинтэйгээ нэг 5 найз нэг анги тавуулаа нөхөрлөдөг. Тэгээ SBBM гэдэг нэг юм өөрсдийнхөө нэрнийхээ эхний үсгээр нэрлэлцээ. Бас их тийм арматаг. крүү байх нь шүү дээ. Крүү нэг юм байна шүү дээ. Тэгэл хэдэл нөхөрлөдөг. Тэгээд одоо бид чи одоо олоолаа болоод баг 30-аад хүн болсон биш үү? 30-аад болсон. Тавуулаас болоод байгаа Тий одоо учраас. тэгээ тий. Бүгдээрээ ингээд бас өөрсдийнхөө компани байгуулсан. За. Ямар чиглэлийн компани вэ? Одоохонд яг олон улсын удаа нийтийн хоолмол гэж явж байгаа. Нийтээ хаалт мал. Тэгж гад бүгдээ манай компани захирал хазаа нийтэд орох юм бол бас юм ийм. Тэгээ бас одоо ингэж өргөжлүүлээд медиа entertainment чиглэл рүү Оо магадгүй шүү дээ. За өндөр цагаа авах уу? За тэгээ. За манайхаа ингээд Хин эхнэр хүүхдээ тий цогсооч. яваад гэрийнх нэр. Ууж юм уу? Битэрийг багтаа их адилхан гэдгээсээ. Хитэмэтэд энэ шагаач нэг урлагаар очдөг. Би спортоор очдөг. Их адилхан гэдгийгсэн. Манай хоёр хүүхдээс манай хоёр томоос хооронд их адилхан. Төстэй юу? Тий. Уужимтай адилхан биш үү гэл. Хүмүүс тэгээд. Ер нь анзаараад харахаар бас төстэй л харагдаж штэ. Тэгээд өстэй байгаа. Төстэй байх шүү. Яг хэлэхээр ер нь төс байх шүү. Харахаар. Манай хоёр хүүхд хоорондоо төстэй. Тэр чинь намайг чинь би сагсаар өчтдөг байсан байхгүй. Хойноос нэг нуруунд дээр нэг хүн алгатаад авлаа. Чи эзээ сагс тоглодог байсан гэдэг. Өө би сагс тоглодог шүү дээ гэсэн чинь чуулга дээр очингууд шагаатай тарангууд. Өө чи биш юм шүү. Танаа дүүтэй чинь тааралч. Танаа дүү чи сагс тоглодог юм ээ гэж шагаа дээр очиж гэсэн. Дүү ч нөө. Дүүн ч махан ч юм уу. Тэгэхээр өтөрөө тэгж андууд байсан. ааха. Тэгэхээр шагаа арай жоохон овртой байчтэй тий. Дүү ч гэж хэлхийг бодоход. Яг нь тухайд 10 дугаар ангид байсан. Тэгээд нөө яргуун надад чинь 10 дугаар ангиас дэш хүн орохгүй. Би намайг яг дүүнэж утсан байгаа. Шагаа 10 дугаар шагааг биддэг юм чинь. Миний үчи за өөрөө Энэ хэний харц вэ? За өөрийгөө сайхан танилцаач явж. Уужмаа. Уужмаа. Жүжигчлийн хүүхдээ ингэхгүй шүү.
Ээжтэйгээ адилхан юм уу? Шагаатал гэдэг. Аатал. Одоо харахад ээж юм шиг харагдаад тах юм. Баг нь бол надад төстэй тий. Баг нэг гэдэг хүнд нөхөр байгаа. Тэр их сахилахгүй. Тэ тэнүүн гээд. Өн том нь уужимд баг нь тэнүүн. Тэнүүн хот руу орсон. Одоо цэцэрлээ. Нэр шигээ ер нь нэг тийм уужим дөлгөөхөн зантай юм шиг үү те. Ер нь тэгээд хүүгээ ямар мэрэгчлээ ямар хүн болгоо гэж бодож шагаа. Одооноос л ер нь төлөвлөж байгаа бах те. Эцэг нь бол мэдээж одоо бодол байгаа л хах та те. Гэвчиг одоо манай урлагийнхан тэгдээ нэг урлагийн хүн лав болохгүй л гэдэг шүү дээ. Би бол тэгдэггүй. Өөрснөө тэгэл сонгоол үнэхээр урлагийн хүн бол сонирхол тэгээд аавынхаа одоо зурд мөртөө нэг гарснаа нэг тоглолт моголт жүжиг мүжиг хийж ясуулсан шүү дээ надад чинь. Сууг эргүүлж байгаа л гараад ирэх юм бол тэгээд ингэ үзээс авч. Би чи өөрийнхөө нэг тоглосон кино жүжиг юмнуудыг бас нэг үзэхдээ тарах. Тэгээд миний хөлтөч чинь болгоо зэрэг үзээ. Тэгээд яг хүүхдүүд нэг тоглолтын ард талд нэг ингэ хамтдаа нэг байнг байдаг учраас тэгээд урлагийн мэдрэмж хөндрөлчтэй юм даа. Тэгээ манай тэнүүч юм бол баг ч юм бол ерөнхийдөө их тийм бадрун одоо тийм их нээлттэй. Тэгээд энийг яхаа тэгээд ах нь учраас арай жоохон дараахандаа тэгээд хом цурлахтаа ангийн дарга. Өө зөө. Ямар хичээлтэй сайн бэ? Дуртай хичээл нь? Монгол хэлээ. За. Том болохоор энэ аав шиг хүн болъё гэж боддгоо эсвэл өөр хүн болъё гэж боддгоо? Өөр мэрэгчлээ. Ямар хүн болъё гэж боддгоо вэ? Жижигчин болъё гэж боддог юм уу? Жижигчин болъё гэж боддгоо? Эсвэл өөр дарга мундаг хүн болъё гэж бодож гинэ үү? Ямар хүн болъё гэж бодож байна? Жижигчин болно. За жижиг болно л гэж бодож байна. Ер нь тэгээд урлагийн гэрт байна гэдэг нь өөр ямар нэгэн урлагийн сургууль төгсгөөс илүү том тэр урлагийн сургууль суралцж байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд одоо манай очоос эргээд ажилдаа орсон байгаа. TV6 гэдэг телевиз байгуулсан. Тэгээд одоо ингээд бас амжилттай ажиллаад явж байгаа. Та ярээр минь. Хизэнээс эхлээд ажилд орвоо. Өнгөрсөн жилээс эхлээд орсон. Гэтэ өөрөө бол юм хэлэхгүй аа. Нөгөө сэтгүүлчтэй ажиллаа, залуу сэтгүүлчтэй бэлдэх маягтаа 10 хэдэн жилийн өмнө TV тавлаас ямар байсан яг тэр үед дахиад эхлээл гэж байна. TV5-аас ер нь тэгэл эхэлсэн хүн маань одоо ингээд TV6 гэл явж байгаа юм шүү дээ цаашаа. Эргээд ажилдаа ороход бол мэдээж гоё л гоё л үү тий. Гоё. Ер нь бол телевиз чи өөрөө хүнийг дуудаж сайн мэдчихэж байгаа тий. Яг хүнийг дууддаг салж болдгоо нэг юм мэрэгжил шүү дээ. Ажил шүү. Тэгээд салбар нь өөрөө их гоё, олон хүнтэй харьцдаг, мэдээлэл сайтай, хурдтай адир болдог. Хүнийг бас хувь хүн талаас нь аягүй сайн хөгжүүлж өгдөг байх гэж боддог. Өөрийнхөө хувьд бол би TV5-д ороод одоо хурдтай ажиллах тий. Одоо хүмүүстэй ойлголцох, багаар ажиллах гэдэг олон сайхан чанарууд тэндээс бол олж авсан. Тэгэхээр бол телевиз бол хүн тиймэрхүү юм сайн өгдөг юм шиг. Одоо ч тэгээд дөнгөж энэ жил төгссөн сэтгүүлчтэй ажиллаж байгаа. Тэгэл яг хурд хүчтэй ачаал даах гэдэг юм дээр л хамгийн дөрөв тэргэл заадаг шүү дээ. Тэгээд дараа нь яг нэг юмудаа сураад эхэлдэг шүү дээ. Тэгэл явж байна. Хүмүүс магадгүй төсөөлөхдөө эргээд TV5-д ажиллах байсан болоо гэж бодчихсан баг та. Гэсэн баг би яг 2 жилийн өмнө TV5-аас салбаасаар гараад биш нуужин фильм гэж байгуулад кино хийсэн шүү дээ. Хар сувны нууц, бэлэгдэшгүй төлөвлөгөөд хийсэн. Одоо хар сувны нууц 2 кино 2 нь одоо хийгдэж байгаа 10 сард. Хоёрдугаар ингээд солонгос зураг авалтаа хийгээд дөрүүдийн үед бас нэлээ өөрчлөгдөх болов уу гэдэг яриад солонгос бас нэг жижигт орох болов уу гэх. Тэгэл нэг бэлтгэл ажилтаа л байж байна. Шагаа ер нь тэгэхээр чи одоо мөрөөдлийн театрт уран бүтээлээ хийгээ тэгээ бусад кинонууд аяг жүжигчнэрээ ингээд тоглохоос гадна тэгэл ер нь давхар л ер нь энэ тэмдэл олон ажил ачаал ихтэй л гэдэг юм байна. Манай мөрөөдлийн театр чинь байгуулагдаад одоо чинь 8 жил болчихлоо шүү дээ. Анх бид нар мөрөөдлийн театр байгуулаад тэгэл одоо бас ямар жүжиг хийх вэ? Яаж баг бүрэлдэхүүнээ хийх вэ гэж одоо сандарч ирсэн. Одоо тэгээд нэг мэтгэд бас 8 жил болсон бас 20 гаруй уран бүтээл тийм энэ ноцгүйгээр эхэлчихсэн. 20 гаруй уран бүтээл хийсэн байна. Одоо манай хамтлагт 20 гаруй уран бүтээл 30-аад уран бүтээлч ажиллаж байна энэ. Одоо 9 сарын 5-наас оддын өвч ингээд шинэ тоглолтоо үйлдвэрчин дээр бас хийх гээд бэлтгэл ажилд орсон байгаа. Одоо эндээс ингээд ажил руу өглөө бид нар чинь 10 гээд цугладаг. Өнөөдөр өглөө бас их сайхан эрт эхэлж байна. Одоо таад манаас ирээд одоо ингээд өглөө сайн. Тэгээ ажлын хажуугаар яг янз бүрийн одоо намарч бас 20 нар ихтэй байна. За тэг киноны урилгууд их хэрнэ. За энэ зун гэхэд би 2 кинон тоглосон. Нэг үйлс бүтээгч гээд кино маань одоо бас нэр нь бас яг ажлын нэр нь л дээ. Ламын дүр тоглолоо. Мойлхон гээд кинон дээр бас ламын дүр тоглож байсан. 2 дахь удаага ламын дүр тоглож энэ кино маань одоо их тийм
дүрийн хувьд одоо надаас бас нэг арай өөр уран бүтээлчний хувьд бас нэг юм шалгуур шаардсан нэг тийм гоё дүр болсон. Тэр кино маань одоо бас үзэгчсэн маань үзэхээр бас хайх баг. Нэлээд тийм одоо лам нарыг одоо манай хашийн урлагийнхан хүмүүс үзэхээр л гэдэг. Дандаа лам нарыг тийм нөгөө талаас нь егөөцөнд харуулдаг шүү дээ. Харуулдаг шүү дээ. Энэ удаа бол тийм мундаг тийм номтой, эрдэмтэй тийм ламд одоо бас би бас лам багштайгаа зөвлөж байгаа, багштайгаа ярьж байгаа тийм гоё игээл мэдлэгтэй тийм мундаг том ламын дүрийг бол энэ өндөр бас бүтээсэн тийм. Ер нь жүжигч уран бүтээлч бол тал талын л мэдлэгтэй болдог шүү дээ. Яг нөгөө бүтээж байгаа дүрээсээ шалтгаалаад тэрнээс ч гадна ерөнхийдөө улс төр нийгэм тэгээд эдийн засагч гэдэг юм эсвэл бусад бүхэл салбарыг ер нь мэддэг. Тэгэхээр одоо бол шагаал ер нь баг гэртээ бол одоо баг л ламаас дутгааргүй шитлэг сайтай юу. Өглөөд бол ер нь авцсан уугуулаад хямрын сангаа тавьчих. Босцоо угол нь хөдөө гадаа явахарчл байнга зүүр болж өөргөө залбираа. Аюу шитлэгтэй. Зондоо хөдөө гадаа явахараа тэгээд Баашингийнхаа шавыг тавихад тэгэл ууд ус суулган дээр бас юм өргөөл тэгээд явна. Манай ихнэр чинь бас их одоо намгад аваад бас тийм болчих. Тэгэл өглөөдөө бас арцуулж уугуулаад тийм ээ. Орой болгон гой сүүгөө өргөн тэгээд одоо хоол газар тоглолтоор ч юм уу гадагшаа татгшаа дээр явахдаа тэгэл багш нар очиж номоо уншуулаад тэгэл явна. Ер нь гэхдээ бас манай монгол залуучууд тэр талаас яг тийм байх хэрэгтэй юм шиг. Одоо сүүлийн үед чинь нэг бас нэг тийм шүтлэг боловсрал ихлээсээ л үнэл болж байна. Яг одоо тэгээд тэрийгэ дагаад лам багштай тэгээд одоо нэг ээж аав өвөө эмээгээ дагаад хөдөө өссөн болооч юм уу. Ер нь их шүтлэгтэй шүү. Зарим хүмүүс ч болохоор яс мэдхгүй дээр алдахгүй гэж бодоод тоохгүй яваад байдаг шүү дээ, тий. Тэр яг шүтлэгтэй ч биш тийм ээ. Манайхан тий. Ер нь гэхдээ тийм байх хэрэгтэй. Шүтлэг гэдэг чинь ерөөдөө ёс жайг юм шиг байна, тий. Ёс жайг хүн. Заавал одоо шүтлээгээл одоо байгаль хийгээ хүндлээ. Ахмадаа гэдгээрээ тий нэг тэмхүү байдаг шүү дээ. Тэрний дээгүүр гардггүй гэдэг. тий. Тэгэж болдгоо, ингэж болдгоо гэдгийг л мэддэг тэрийгээ бас одоо биелүүлдэг дагдаг тий. За цаг уу. За тий. За хямтай өндөгтэй талхын дээрээ. За. Өндөгтэй. За. Тааж ичгүй. Өдөрөө зочин шүү дээ нээц чи. Хамт. Тий. Би яг өчигдөр ирсэн болохоор хуучирсан зочин гэж штэ. Би өглөө ирсэн шин зочин. Бүтэн дайдуулсан учраас хуучин дэрчээ. Шинэ зочин бодол. Би тэр чи өөр хөөхт байхасаа 5 настай байхдаа 4-5 байхдаа нөхөрлсөн байлаа. Жохон ер нь гэдэг найз нөхөрлөд чинь нэг хөөхт байхасаа нөхөрлсөн найз чинь хамгийн гоё найз шүү дээ. Үнэнч тийм ээ. Амдын тухайд манайх чинь сүүлдээ амд гэж нэрлэх их дуртай болсон юм шүү найзуудаа. Би бол одоо амд гэдэг бол бас арай тустай ойлголт гэж ойлгодог шүү дээ. Амд гэдэг бол жинхэнэ одоо амд тох. Найз гэдэг бол өөр. Тэ. Цаг хугацааны хувьд хэлэх гэдэг юм тий. Би бас найзуудаа бас юу яана? Хүндгэж үзнэ. Ер нь найз нөхдөд олоолаа их гоё шүү дээ. Би чинь олон найзтай, олон нөхөртэй байхыг бас их ирмэлсэн. Найзуудаа бол хэр алдаахгүй шүү дээ. За миний найз өндөгтэй талхад. Шагагийн ерөөний хүн болгоны нэг өөрийн нэг чиг шугам байдаг шүү дээ. Амьдралдаа мөрдөж бодож явдаг тий. Шагагийн ер нь бодож явдаг яг ингэ мөрдөж явдаг ер нь амьдралынх нь яг шугам нь юу вэ? Жишээлбэл зарим хүмүүс ирчүүд бол ер нь аль болох нэг жоохон хэлсэн өмнөдөө эр хүн нөгөө хэлсэндээ гэдэг шиг л аль болох нэг хэлсэн үгэндээ хурцгийг хичээж явдаг шүү дээ. Тэрэн шиг шагааг ер нь юу бодож явж байна? Миний зүгээр хамгийн гол амьдрал баримтж явдаг зүйл дарга гэдэг тийм одоо юу яахгүй. Одоо ингээл яахгүй тий. Даргач бай, цэрэгч бай бүх хүмүүстэй гоё эдлэгээ харьцах юмсандаа л гэж боддог шүү дээ. Ялгуурлахгүй л гэсэн үг шүү дээ тий. Тэр. Нөгөө талаасаа заа гэсэн бол яваагүй байх хэрэгтэй. Нэг тийм ажлын ард гараа тийм ээ. Нэг юм ихлүүлсэн бол тэрийгээ дуусгахын тулд яг тэрийгээ 100% биелүүлээд гарахын тулд тэгэл нэрмэлцтэй энэ бол миний бас нэг амьдралдаа баримталтай юм зарчим. Дээрээс нэг юм төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөө гаргачаал тэрийг хамгийн сүүлд нэг энийг хийсэн гэдэг нэг жагтдаг шүү дээ тийм. Тэр бол үнэн гайвтай. Бүгдийг ингээ гаргачаал тэрийг тэгэл ингээл үжих ч хамаагүй байхгүй. Ойр үед одоо шагааг гаргацсан байгаа тэр төлөвлөгөө нь ямар төлөвлөгөө вэ?
За тоглолт байна. Кино байна. За 12 сараас 2 3 хүмүүс нэг юм контентууд байна. Ихэнх нь дандаа уран бүтээлийн ажлууд байна шүү дээ, Бүтээл ажил. тийм. Амьдралын бас дээрээс янз нь бас янз. дээрээс нь бол ингээд яг хүмүүстэй уулзах ажлууд те тэр үнтэй уулзсан, энтэй уулзсан, энэ ахтай уулзсан одоо ингээд уулзтаад их байна шүү те. За энэ зуны төлөвлөгөө гэх юм бол бас сайхан 2 кино төлөвлөсөн байсан тэр хоёулын тоглоод ус одоо нэг Ямар соёлын чагтлал болчихсон тийм. хоёулын чагтлалцаа. За тэгээд л одоо айл ирүүн болсон одоо бас тэгээд төлөвлөсөн зүйлүүд их байна л да. Хүүхдүүдэд мэдээлэл бол сургууль соёлнаас амжилтаа суралцуулах. Би ч өглөө тэгэл 6 гал гарна. Хүүхдүүдэд өглөө жилд нь өргөж өгöd тэгээд ажилдаа орно. За тэгээд хүмчний нэг байнгын оролцоос дэвшиж тийм ээ. Одоо энэ дараа ингээд дахиад ийм бичих юмсан, ийм бичих гэсэн төлөвлөдөг учраас тэгээд энэ зүйл чи бас сайхан лагар магаал дээр бас шинэ байш бариулаад одоо бас төлөвлөгөөнүүд бас чеклэл явсан шүү дээ. Чеклэл тэгээд явцсан лээ. За маш их баярлалаа. Шаагагийн дээр ирээд лагер дээр нь бас ингээм хамтдаа нэг сайхан өглөө. Сайхан байна. Тэгээд бас найз нь ирж таарсан байна. Тэгээд мэдээж гэр бүлээсээ гадна найз нөхдөөр ингээм хамтдаа байгаад хамтдаа өглөөний цав уuna гэдэг бол бас их амьдрал хамгийн сайхан зүйл болоо гэж бодож чинь. Тэр өдрийн эхлэлийг бас хамтдаа их гоё хийгүүл тэр өдөржингөө ер нь цаашдаа ч бас их сайхан байдаг шүү дээ, тий. Тэгээд урилга авсан шахаад маш их баярлалаа. Уран бүтээлийн дөөр их амжилтыг хүсэн ирээ. Шагагийн ойрын үед нь төлөвлөсөн байгаа. Ер нь цаашдаа төлөвлөсөн тэр бичдэг бүх ажлууд нь бүгд чеклэгдэх болтугай гэж хүсэн ирээ. Баярлалаа. За баярлалаа. ТV-с хаамд бол маш их баярлалаа. Өнөөдөр өглөө бас манай гэрт ирээд сайхан шинэ өглөөг өгцөнд. Тэгээ одоо манай монголчууд одоо зунжингаа нэг сайхан найр наадам зугаалга гэж одоо амралтын байдалтай байсан. Амралтын байдалтай байсан. Одоо их ажлын удирдал эхэлж байна. Нам болохоор тэгэл 8 сарын сүүлээс эхлээд бүгд бужигнал эхэлдэг. Тэгээд эртхэн бүгдээ сайхан ажлаа сайхан амжуулцгаагаар нөгөө малчт маань сайхан эртхэн одоо хатан тариагаа борд бэлдэх хэрэгтэй. За тэгээд хичээл сургууль эхэлж байна. Их ажлын удирдал эхэлж байна гэж бид ч одоо өвлжөнгөө нөгөө шоргоолж ажиллах учраас 100 сайхан цэнийг авсан баг. Тэгээд энэ өглөөг бас хамтдаа өгцөө. Та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр өглөө бас манай өглөөний цай чатгаараа таа. За. Насаад бас баярлалаа. Гэртээ өрсөнд. Ингээд ТV телевизийг үзэж байгаа үзэгчтэй хамгийн сайн сайхныг хүсээ. Тэгээд өглөөний хөтөлбөр хамгийн гоё нэвтрүүлэг телевиз юм тий. Яг тэгэхээр өглөө болгон хүмүүсийг ажилдаа явах гэж байгаа. Амьдралынхаа чухал асуудлыг шийдэх гэж байгаа өглөө хөтөлбөр хамгийн түрүүнд телевизээс асууж нэг таарнууд харчаад гардаг шүү дээ. Тэгэхээр яг тухайн одоо үзэгчтэй тэр өдрийн одоо амжилт тэр өдөр ямар нэвтрүүлэг үзснээс ямар сайхан үг сонсноос эхэлдэг. Өглөөний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй бас чам танаа уран бүтээлчд бүгдээр нь сайн сайхнаа хүсье. За баярлалаа. Танай гэрэл бас аз жаргал хүсье. Гэртээ өрсөнд дахин баярлалаа. За танд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өглөөг ингээд дуусчих шиг байна. Дуусчих шиг байна. За За баярлалаа та.